Минь төргийа. Энэ сая байцаг цаадын ярьсан дээр шийдвэр гарах механизмын гажуудал ер нь хариуцлага хүлээх эзний талаар эрх зүйн орчин тодорхой бус байгаа эднэртэй бол санал бараг бүрэн дүр нээлж байгаа. Яг энэ тал дээр. Тэгэхдээ энэ хүрээн дотроо бас улс төрийн тогтвортой байдлыг хангах, бодлогын тогтвортой бодлогыг хангах юм боломжууд байсаар л ирсэн шүү дээ. 11-12 онд тэгэхээр 17% төрж исэн эдийн засгийн өсөлт одоо 2%, 8 дахин буурсан байж байгаа. Энэ үнэн шүү дээ. Худлаа гэж хэлэхгүй үстэйгээ тэр ерөнхий сайд нээлтэн дээр асуугаад байсан шиг бас нэг асууч. 18 байж байгаа 2 болсон үнэн байж байгаа. Ерөнхийдөө нэг эрх зүйн орчинд энэ бүх үйл явсан. Ой санамжийн тухай ярьж байна. Парламент бол өөрөө төрийн бодлогын хамгийн том ой санамжийг тээгчнэ. Парламентын энэ дээрээс ерөнхий сайд хууль ямар хамаатай ингэж хэлээд парламент нь өөрөө тогтвортой мөрдөх ёстой хуулиа болохгүй болохоор нь хүчээрээ түрээд зөвшөлдсөлгүй явуулаад байхаар яаж Монголын төрийн бодлого тогтвортой залгамж уялдаа холбоотой чанартай байх юм бэ? Нэг орчин ч штэ. Нэг орчны хоёр тооны тухай ярьж байгаа болохоос бид нар тэгээ энэ асуултууд бол ерөөсөө нэг одоо риторик асуултууд гэж байдаг штэ. Бүгдээрэнд нь хариултууд нь айгүй ойлгомжтой 4 асуулт тавьсан байна. Тийм гэж хэлээд явж байгаа. Доктортой байдал муугаар нөлөөлж байгаа юу? Нөлөөлж байгаа. Хэр зэрэг их нөлөөлж байгаа. Улс төрийн докторгүй байдал нь эсвэл гадны нөлөө нь? Би бол дотоодын улс төрийн докторгүй байдал бодлогын уялдаа залгамж чанар байхгүй байсан бараг 80%. Гадаад орчин нөлөөлөл юмны үнэ урсныг 20% орчим байх гэж байна. Яагаад тэгж хэлж байна? Хоёрхан жишээл дээр хэл. Чалкото байгуулсан гэрээг улс төржүүлж зогсоогоогүй бол тэндээс тодорхой хэмжээний орлого байсан уу? Байсан. Үнэн биз дээ, тийм ээ? Нэг орчин дотор хоёр шийдэл бодлого гаргаж байгаа юм. Зөвшөлдсөлгүй улс төрж байгаа шинж энэ мөн. Хоёр дахь нь за манай бүтээгдэхүүний үн буурч байгаа. Гэхдээ гаргаж байгаа хэмжээ нь нэмэгдээд байгаа шүү дээ. Хоёр толгой одоо өнөөдөр баг эрдэнэ шиг үйлдвэр болчихлоо. Хэдхэн жилийн өмнө байхгүй байсан орлогын их усүр. Нэг орчин байтугай хавцсангүй сайн орчинд энэ үнийгээ бас зөв ашигласан бол энэ 8% нөхгүй байх юм боломжууд бас байсан. Би бол энэ эдийн засгийн уналт бол гадаад үнийн нөлөөлөхөөс илүү дотоод манай улс төрийн тогтолцооны улсын их хурл, засгийн газар, ерөнхийлөгч шийдвэр гаргадаг байгууллагууд хуулийн хүрээнд ажиллаагүй, хуулийг умартсан гიშгэж хайсантай л холбоотой, илүү их холбоотой гэж үзэж байгаа. 20-80 илүү жоохон текстүүл байж магадгүй. Гэхдээ улс төр нь манай энд бол сүүлийн 4 жилийн энэ нөхцөлд байдал илүү нөлөөлсөн гэдгийг энэ асуултуудыг бэлдсэн хүн ч гэсэн тэрийг мэдэж ийм асуултууд бэлдсэн юм шиг байна. Ерөнхийлөгч уул уурхайн салбарын лицензүүдийн үйлчилгээг зогсоосон. Нарийн хуультай харьцуулж ярил хуулийг яг мөрдөөд ярил тэр хууль бус шийдвэр. Тэрнээс бол хичнээн их хохирол, хичнээн итгэл алдагдсан. Гадны хөрөнгө оруулалтын томоохон проектуудад хөрөнгө оруулж исэн хүмүүс зүхтаад хөөгдөд явснаас гадна дунд зэргийн, бага зэргийн хөрөнгө оруулж исэн эдийн засагт маш том нөлөөтэй байсан тэр салбарыг бүхэлд нь хууль бусаар зогсоосон энд бас нөлөөлсөн шүү дээ. Ийм зүйлүүд л манай энэ бодлогын алдаа бусад хүчин зүйлүүдээс илүү өнөөдрийн эдийн засгийн уналтанд нөлөөлж байгаа гэдгийг харуулах бодиттой жишээнүүд гэж би боддог юм аа. Ер нь сүүлийн 4 жилд бол Монголд манайх ч уг нь одоо арчилсан улс дефакто арчилсан суурин дээр сүүлийн 25 жилд де юре гэж ярьдаг ч тийм арчилсан суурин дээр энэ 4 жилд дефакто хамгийн хатуу тийм коммунист дэглэм шиг манай төр засаг ажилласан. Зөвшөлтсөл байхгүй. Биеийнхээ үгийг сонсохгүй. Түрүү хийгээд болж исэн юм нь улс төржүүл зогсоогоо тэрнээсээ болоод алдсан юмнууд нь давмгаалсан. Сайн Джеймс Андерсон яриад байна. Шийдвэр гаргахад олон нийтийн оролцоог сайн хангаж явах тухай, тэгвэл их сайн болдог тухай. Монголд олон нийтийн оролцоог шийдвэр гаргахад хангах байтугай парламент дотроо шийдвэр гаргах үйл явцдаа цөөнхийнхөө оролцоог хангаж чадахгүй хүчээр гадна тавьж байгаад хийж байгаа ийм тохиолдолд яаж биднээс зөв бодлого гарах вэ?
зөрүүлээд ийм асуудал тавимаар байна. Тэгээ би юу хэлэх гээд байна гэхээр манай үнэхээр одоо энэ бодлогын залгамж, уялдаа чанаруудыг хангахгүй гэсэн мэдэхгүй дэвш санаатай улс төрийн зорилготой үйлдэлүүдээс болж л Монголын эдийн засаг хамгийн их хохирж байгаа гэдгийг хэлэх гээд байгаа. Дөрвөн асуултанд дөрвөлөнд нь бүгдээрэнд нь тийм гэд хэлчмээр байгаа юм л та. Нэгдүгээр ингэж өнөөдрийн эдийн засгийн байдалд сөргөөр нөлөөлсөн гол нь одоо энэ бодлогын тогтвортой үргэлжлэл залгамж уялдаа байхгүй байсантай холбоотой гэж үзэж гэнэ үү гэж мэдээч тэгж хариулна. За би түрүү хэлсэн бодлогын алдааны илүү дамгаалсан уу эсвэл бусад хүчин зүйл нь илүү дамгаалсан уу гэдэг утгатай асуултан дээр бол өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн. Дийлэнх нь бид нар бодлогын алдаанаас авсан. Ойролцоо эрх зүйн орчинд ажиллаж байгаа мөртлөө ийм том зөрүү гэдэг гарна гэдэг бол бодлогоос л болж. Тэгээд за хууль тогтоогчийн хувьд манай энэ эрх зүйн орчны тогтворгүй байдал нь өөрөө энэ тогтворгүй байдлын гол нөлөөлж байгаа хүчин зүйл нь юу вэ гэж асуусан юм. Тэгэхээр энэ нөгөө зөвшөлтсөл ярьдаг, оролцоог хангадаг юм бол энэ оронд байхгүй байснаас ирсэн. Ардын намын бүлгийн зүгээс 2-3 жилийн өмнөөс бид нар ийм зүйлүүд дээр чинь шүүмжлэлтэй хандж байна. Наадвал чинь болохгүй. Мөнгөний бодлого дээр банктай нийлүүлж одоо хяналтгүй хэрэгжүүлж байгаа томоохон төслийн санхүүжилтийн асуудлуудаар олон улсын гэрээ хэлцээндээ хамаагүй хандж байгаа асуудлаар дотоодын болоод гадаадын хөрөнгө оруулагчтай ингэж хүч төрж ажлын төр булааж авж байгаа асуудлаар наа чин болохгүй ийм үр дүнд хүрэн шүү гэж хэлээдээс өнөөдөр яг тэр үр дүн дээр ирсэн байж байгаа. Тэгэхээр үнэхээр манай энэ улс төрийн тогтворгүй байдал биенээ сонсдгоо, зөвшөлдсдгөө, хуулиа мөрддгөө энэ асуудал өнөөдрийн бидний алдааны ирчээд байгаа байдлын гол язгуур үндэс гэж хэлэх гэдэг. Тэгээд хамгийн сүүлийн асуулт нь бас яг ийм утгатай асуудал байна л да. Тэгээд одоохондоо ийм зүйлээр дуусах.